Сайн байцгаана уу? Та бүхэндээ Америкийн уран зөгийн илтгэгч, зохиолч Луис Хейгийн Баялаг таны дотроос цэцгэлдэг уран зөгийн илтгэлийг хүргэж байна. Энэхүү бичлэгийг сонссны дараа таны харах үнцэг тэлж, та өөрийгөө илүү их хайрлаж, ертөнцийн хуулийн дагуу хүсэл зорилгоо хэрхэн бүтээхэд суралцах болно. Энерги өгнөөс илүү чанга ярддаг. Та бүх зөв үгсийг хэлж чадна. Бүх зорилгын самбараа бүтээж чадна. Баттгал үгсээ давтаж чадна. Гэвч хэрв дотоод энерги тань айдас, дутагдал, дарамтаар дүүрэн байвал орчлон ертөнцид тэр энергид л хариу өгнө. Үгэнд тань биш. Таны энерги бол таны жинхэнэ танилцуулга. Таны энерги бол таны жинхэнэ хүслийн маягт. Та итгэл цацруулж байвал ертөнц танд итгэнэ. Та амгалан байвал хорвоо таныг тойрон зөөлрөнө. Та баяр баясгаланг туяаруулж байвал боломжууд өөрөө таныг олно. Харин эсвэргээр нь та цөхрөл тарьж, дутагдал цацруулж байвал амьдрал түүнтэй ижил энергийг тань руу буцаана. Та эргэлзэж байвал илүү их эргэлзээг татна. Тиймээс таны хийх ажил гаднаа гялцах биш, дотроо зөөлрөх юм. Амьдралаас гуйх биш, амьдралын бэлэгтээ зохицох юм. Өөрийгөө радио цамхаг гэж төсөөл. Та байнга дохио цоцож байдаг. Орчлон үргэлж түүнийг сонсож байдаг. Та ямар дохио илгээж байна вэ? Дутагдлын дохио юу? Эсвэл хайрын дохио юу? Айдсын давтамж юу? Эсвэл итгэлийн давтамж юу? Учир нь та юу илгээж байна, тэр л буцаж ирдэг. Тиймээс өнөөдөр өөрөөсөө асуу. Би өнөөдөр ямар энерги цацруулж байна вэ? Амар амгалан уу? Айдас уу? Нээлттэй байдал уу? Шаардсан байдал уу? Итгэл үү? Эсвэл түгшүүр үү? Гайхамшигтай зүйл нь юу гэж? Та хүссэн мөчтөө энерги шилжүүлж чадна. Зөөлөн бодол бүр таны давтамжийг сольдог. Энерги төгс байх тухай биш, харин чиглэлээ зөв барих тухай юм. Та үргэлж амар амгаланг мэдрэх албагүй. Үргэлж баяр хөөрөөр гэрэлтэх ч хэрэггүй. Хамгийн чухал нь айдас руу биш, итгэл рүү, дарамт руу биш, тайвшрал руу, дутагдал руу биш, хайр руу дахин буцаж очих юм. Ингээх тусам та хэм маяга баттгаж, өрнүүдээ осолж, дотоод ертөнцөө шинчилж байдаг. Тиймээс та хөөцөлтгөө болоод нийц, зуралтгай болоод сул тавь, гүйхээ болоод гэрэлтэж эхэл. Учир нь баялаг, аз жаргал, хайр бүгд дотроос эхэлдэг. Тэд зөвхөн таны хүлээн авахд бэлэн үедэл гаднаа усан гарч ирдэг. Амьдрал таны эсрэг биш. Амьдрал танаас юу ч нууж байгаа биш. Амьдрал таныг төгс төгөлдөр болохыг хүлээгээгүй. Амьдрал зүгээр л танаас нийцлийг хүсэж байгаа. Харин та зохицон нийцэх мөчөд бүх зүйл, тийм ээ, бүх зүйл
урсаж эхэлдэг. Одоо би танаас нэг зүйл асууя. Хамгийн сүүлд хизээ та өөртөө чин сэтгэлээсээ би аль хэдийн хангалттай гэж хэлсэн бэ? Би илүү их мөнгө олбол хангалттай болно биш. Намайг хэн нэгэн сонгол үнцэнтэй болно биш. Би бүх алдаагаа зассны дараа л аз жаргалт хүрнэ биш. Би яг одоо энэ амьсгалтайгаа, энэ биетэйгээ, энэ зүрхний цохилттойгоо хангалттай байна гэж хэлж чадах уу? Ингэж хэлэхээс яг эндээс л баялаг ба аз жаргал эхэлдэг. Баялаг таныг хангалттай болгодоггүй. Хайр таныг үн цэнтэй болгодоггүй. Амжилт таныг гүйцээдэггүй. Учир нь та аль хэдийн бүтэн, аль хэдийн бүрэн, аль хэдийн үн цэнтэй. Хэрвээ та өөрийгөө эвдэрсэн гэж итгэж амьдрвал ямар ч их мөнгө хангалттай санагдахгүй. Ямар ч харилцаа аюулгүй санагдахгүй. Ямар ч амжилт сэтгэл ханамж өгөхгүй. Харин би аль хэдийн хангалттай, би аль хэдийн бүтэн, би аль хэдийн үн цэнтэй гэж итгэвэл мөнгө хэрэгсэл болдог. Хайр баяр баясгалан болдог. Амжилт дотоод бүрэн байдлын илэрхийлэл болдог. Одоо нэг хором төр зогс. Гараа зүрхэн дээрээ тавь. Нүдээ зөөлөн айн. Зөөлнөөр шивнэ. Би хангалттай. Би хүлээн авахд бэлэн. Би элбэг баялаг байдлыг зөвшөөрч байна. Энэ үгсийг хэлэхэд би тань яаж өөрчлөгдөж байгааг мэдэр. Хэрхэн тайвширч зүрх тань нэгдэж байгааг анзаар. Учир нь энэ тайвшрал, энэ нэгдэлт бол түлхүүр. Өөрийгөө хичнээн жил шүүмжилж, бусадтай харьцуулж, өөрийгөө эргэлзүүлж ирснээ бод. Гэтэл та энд байна, амьсгалж байна, сурч байна, өсөж байна. Энэ өөрөө л хангалттай баталгаа биш гэж үү? Та ямар төсвөртэй, ямар хүчтэй нэгэн гэдгийн нотолгоо биш гэж үү? Танд илүү баталгаа хэрэггүй. Зөвхөн өөртөө итгэх зөвшөөрлөл хэрэгтэй. Өөрийгөө хайрлах нь таны хамгийн анхны хөрөнгө. Түүргөөс өмнө, хүмүүсээс өмнө, боломжуудаас өмнө. Өөрийгөө хайрлах нь жинхэнэ баялагын хөрс юм. Учир нь та өөртөө хэрхэн хандна, амьдрал танд яг тэгж хандана. Хэрвээ та өөртөө хатуу шүүмжлэлтэй хандвал амьдрал таныг ч бас тэгж сургадаг. Хэрвээ та өөрийгөө орхивол бусад хүмүүсийн орхилтыг ч зөвшөөрдөг. Хэрвээ та өөрийн үнцэнд эргэлзэж эхэлбэл мөнгө, хайр, амжилтын хойноос тасралтгүй хөөцөлдөж, тэд эрхтэж таны сэтгэл ханахгүй. Харин та өөртөөгөө зөөлөн харьцаж, өөрийгөө уучлж, өөрийгөө халамжилвал бүх зүйл өөрчлөгдөнө. Та амьдралд ийм дохио илгээнэ. Би ингэж хүндлэгдэх, ингэж хайрлагдах үнцэнтэй гэдгээ харуулна. Харин амьдрал үүнтэй ижил хариуг танд өгнө. Өөрийгөө хайрлах нь бардамнал биш.
эгоч биш. Энэ бол бүх ивэлүүдийн үндэс. Хэрэв зүрхтээ нь хоосон байвал та амьдралын өгсөн зүйлсийг бүрэн эдэлж чадахгүй байна гэсэн үг. Харин хайр, уучлал, анхаарлаар зүрхээ дүүргвэл амьдралын бэлгийг та хүлээн авч байна гэсэн үг. Та баяр баясгалан хүлээн авч чадахгүй бол та өөрийгөө баяр баясгаланд тохирохгүй гэж итгэж байгаа хэрэг. Тиймээс эхний алхам үргэлж адил өөрийгөө хайрлахаас эхэл. Та өөртөө хайр өгөхгүй л бол өөр хинч таныг бүрэн гүйцээж чадахгүй. Хүмүүс таны хайрыг тусгаж чадна, баярлаж чадна, гүнзгийрүүлж чадна. Гэхдээ орлуулж чадахгүй. Зөвхөн та л өөрийгөө хайрлахыг сонгож чадна. Зөвхөн та л өөрийгөө ариун, үн цэнтэй, үнэхээр эрхэм нэгэн гэж үзэж чадна. Харин та тэгэх мөчид бүх зүйл өөрчлөгдөнө. Та өөртөөгөө инрэлтэй хандвал хүмүүс ч бас инрэлтэй ханддаг. Та үнцэнээ хүндэлбэл амьдрал үүнтэй нийцсэн боломжуудыг авчирдаг. Та өөрийгөө уучлбал эдгэрэл, элбэг байдал нэгддэг. Амьдрал үргэлж таны өөртөө итгэлийн тусгал байдаг. Тиймээс би аль хэдийн хангалттай, би аль хэдийн хайр юм гэж итгэх мөчид амьдралч бас энэ итгэлийг тань баталж өгдөг. Баялаг дотроос эхэлдэг, аз жаргал дотроос эхэлдэг, үн цэн дотроос эхэлдэг, хайр дотроос эхэлдэг. Бүх зүйл таны дотроос эхэлдэг. Та үүнийг мэдэх мөчид та хөөцөлдгөө болж хүлээн авч эхэлдэг. Та хүчлэхээ болж урсгалд ордог. Та эргэлзэхээ болж итгэж эхэлдэг. Энэ бүхнийг ойлгосны дараа та ингэж хэлдэг болох болно. Би хангалттай, би бэлэн, би элбэг баялаг байдлыг зөвшөөрч байна. Би бол хайр. Эдгээр баттгалуудыг өдөр бүр хэлээрэй. Өглөө нүдээ нээхдээ, орой нүдээ анихдаа, эргэлзээ, айдас, хүлээлтийн мөч бүрт хэлээрэй. Эдгээр үгсийг хүссэн хэмжээгээрээ давтаарай. Учир нь давталт нь далд ухамсарыг тань дахин сургадаг. Давталт бол шин зам, шин хэм маяг бүтээх арга юм. Одоо бид хамтдаа зогсож байна. Та аль хэдийн хангалттай, та аль хэдийн үн цэнтэй, та аль хэдийн бүрэн дүүрэн. Энэ бүтэн байдлаасаа л та амьдралд тань өгөх гэж буй бүх хайрыг, баялагийг, аз жаргалыг бүрэн хүлээн авч чадна. Энэ бол мөрөөдөл биш. Энэ бол уран зөгнөл биш. Та сонгох юм бол энэ бол таны бодит байдал. Амьдрал танд хайртай. Амьдрал үргэлж танд хайртай байсан. Одоо харин өөрийгөө хайрлах таны ээлж ирсэн. Би танд нэг зүйл хэлхийг хүсэж байна. Надаас тусламж ирдэг олон хүмүүсийн амьдралд дахин хардаг нэг зүйл бий. Аз жаргалын хамгийн том хулгайчдын нэг.
Амар амгалангийн хамгийн чимээгүй сүйтгэгчдийн нэг бол харьцуулалт. Харьцуулалт хэр хурдан залтайгаар орж ирдгийг та анзаарч байсан уу? Та тайван байна. Сэтгэл тань талархалтай байна. Амьсгал тань жигд байна. Гэтэл нэг л мэдхэд өөр хэн нэгний юу хийж байгааг, юу өмсөж байгааг, ямар амжилтанд хүрснийг хармагц бүх баяр баясгал нь тань алга болдог. Нэгэн агшинд л та сэтгэл ханамжаас шүүмжлэл рүү шилждэг. Нэгэн мөчид та өөрийгөө хэн болохоо мартдаг. Тэгээд хизээж танд зориулагдаагүй хэмжүүрээр өөрийгөө хэмжиж эхэлдэг. Харьцуулалт бол хор ууж өөрийгөө тэжээнэ гэж найдаж буйтай ижил. Тэр таныг тэжээдэггүй харин өлсгдөг. Тэр таныг гэрэлт хүргдэггүй харин гэрлийг тань халахалдаг. Харьцуулалт бол хулгайч. Тэр баяр баясгаланг, амар амгаланг, тодорхой байдлыг тань хулгайлдаг. Хамгийн эмзэг нь тэр чимээгүй хулгайлдаг. Ихэнхдээ бид тэр хэр ихийг авч чадсныг анзаарахчгүй. Гэхдээ үннийг хэлэхэд та энд хэн нэгэн болох гэж биш, өөрийнхөөрөө байх гэж ирсэн. ертөнц таныг бүтээхдээ ямар ч алдаа гаргаагүй. Та хуулбар биш, та илүү хувилбар биш. Та дахин давтагдшгүй жинхэнэ хүн. Харин жинхэнэ бүтээлүүдийг хизээж харьцуулж болдоггүй. ертөнцийн цаг хугацаанд өрсөлдөөн гэж үгүй. Амьдрал бол уралдаан биш. Та хоцроогүй. Та оройтоогүй. Та яг өөрийн зам дээрээ байна. Тэр замыг хэн нэгний алхмаар хэмжих боломжгүй. Та бусад хүмүүсийн дотор юу болж байгааг мэдэхгүй. Та өөрийнхөө дотор талыг бусад хүний гадна талтай харьцуулах нь утгагүй. Ингэж бодоод үзээрэй. Таны өвөрмөц чанарал, таны ёроол, таны ивэлүүдийн үндэс. Таны алдаа гэж бодож явсан бүхэн тань үнэндээ зорилгын тань гишгүүрүүд. Таны химнэл, цаг хугацаа, амьдралын аялал тань өөрийнхөө улиралд дэлбэлэхээр зориулагдсан. Цэцэрлэгт их цэцгүүдийг бодоод үзтээ. Сарнай хизээч алтан зул цэцэг надаас төрүүллээ гэж гомдолдоггүй. Лили хизээч ромашкад атаархдаггүй. Тэд зүгээр л өөрийн цагтаа дэлбэлдэг. Ингэж дэлгэрэх бүртээ өөрийн өвөрмөц үнрээ, гоо үзэсгэлэнгээ, бэлгээ авчирдаг. Та ч мөн адилхан. Тиймээс өөрийгөө бусадтай харьцуулж байгаагаа мэдрэх мөчид түр азнаарай. Гүнзгий амьсгал аваад өөртөө хэлээрэй. Би өвөрмөц. Би дахин давтагдшгүй. Би яг өөрийн зөв цагтаа байна. Одоо биеэ анзаар. Би тань тайвширч байна. Мөр тань доошилж байна. Зүрх тань нэгдэж байна. Учир нь харьцуулалт бол хоосон зүйл. Харин өвөрмөц чанар бол үнэн. Одоо илүү гүн оръё. Харьцуулалтын доор илүү эмзэг, илүү инхрээ зүйл оршдог. Энэ бол дотоод хүүхэд.
Ихэнхдээ бид амжилт, мөнгө, нэр хүнд, хайрын араас хөөцөлддөг нь одоогийн бидний хэрэгцээ биш, харин бага насны бидний итгэлтэй холбоотой байдаг. Тэр бяцхан хүүхэд дотроос хэрвээ би сайн байвал тэд намайг анзаарах байх. Хэрвээ би зөв аашилбал тэд намайг хүлээн авах байх. Хэрвээ би төгс байвал би аюулгүй байх болно гэж боддог хിവэрэ байдаг. Тийм болохоор насанд хүрсэн бид ч тэр айдсыг авч явдаг. Бид зүгээр л тэр дотоод хүүхдийн шархыг тайтгаруулахын тулд өөрийгөө хүчээр шахдаг. Хит өндөр шалгуураар өөрийгөө хэмждэг. Гэтэл тэр хүүхэд зүгээр л тэврэлт хүсэж байсан шүү дээ. Таны дотоод хүүхдэд илүү олон зориг хэрэггүй. Илүү медаль хэрэггүй. Илүү алга ташилтаж хэрэггүй. Түүнд таны хайрал хэрэгтэй. Тэр таны дуу хоолойг сонсохыг хүсэж байдаг. Тэр өөрийгөө аюулгүй гэж мэдрэхийг хүсдэг. Тэр аль хэдийн хангалттай гэдгээ мэдрэхийг хүсдэг. Одоо үнийг хамтдаа хий. Нүдээ зөөлөн анаад өөрийнхөө 7 настай эсвэл 5 эсвэл 3 настай байгаа үеэ төсөөлөөрэй. Түүний царайг нь хар, нүдийг нь ажигла. Магадгүй тэр инээж байна. Магадгүй ичээж байна. Магадгүй айж байгаа ч байж мэднэ. Юу ч харсан бай. Тэр хүүхэд таны дотор одоо ч байна гэдгийг мэд. Одоо түүнд аяархан хэлээрэй. Чи аюулгүй. Чи юу ч батлах хэрэггүй. Чи аль хэдийн хайр татам. Одоо дотроо мэдэр. Дотоод хүүхэд тань тайвширч байна уу? Танд итгэж эхэлж байна уу? Хэрвээ тэр тайвширч танд итгэж байгаа бол энэ л итгэрэл. Энэ л мэдрэмж, баялаг ба аз жаргалын эхлэл. Учир нь дотоод хүүхэд тань энергийн тань жинхэнэ бүтээгч. Түүнийг үл таавал энерги тань тавгүй болно. Түүнийг шүүмжилбэл энерги тань хөшөж чангарна. Түүнийг хайрлахгүй бол энерги тань дутагдлын төлөвт орно. Харин түүнийг хайрлавал энерги тань дэлбэлнэ. Түүнийг аюулгүй гэж мэдрүүлбэл гэрэлтэнэ. Түүнийг хүлээн зөвшөөрвөл энерги тань соронз болно. Амьдрал таны үгэнд бас таны энергид хариу өгдөг. Тиймээс дотоод хүүхдээ жижигхэн цэцэрлэг гэж төсөөл. Хэрв та түүнийг орхивол эргэлзээ, айдсын өвс ургана. Хэрвээ шүүмжиллээр усалбал хатна. Харин хайраар усалбал, төвчээрээр арчилбал, инэрлийн нарны гэрлээр гийгүүлбэл тэр дэлбэлнэ. Тэгэхэд таны амьдралын бүх зүйл хамт дэлбэлнэ. Харилцаа зөөлрөнө. Боломжоо дурсаж ирнэ. Сэтгэл амгалан болно. Учир нь дотоод хүүхэд тань хайрлагдах үед гадна талын насанд хүрсэн та аюулгүй байдал баяр баясгаланг цацруулдаг.
Олон хүн гадаад ертөнцийг засах гэж бүх амьдралаа өнгөрөөдөг. Гэвч эдгэрэл гаднаас биш дотроос эхэлдэг. Шинэ ажил, шинэ хүн, шинэ зорилго, шинэ эд зүйлс хөөцөлдөж тэр л намайг эмчлэн гэж найдацгаадаг. Гэвч ямар ч гадаад амжилт дотоод хүүхдэд тань чи хайрлагдсан гэж хэлж чадахгүй. Тэр үгийг та өөрөө л хэлж чадна. Зөвхөн та л хэлж чадна. Би чамайг хайрлаж байна. Би чамайг харж сонсож байна. Миний хайрыг авахын тулд юу ч хийх хэрэггүй гэж хэлж чадна. Одоо үнийг баттгацгаая. Би харьцуултыг тавьж явуулж байна. Би өвөрмөц чанараа талархан хөндлөж байна. Одоо дотоод хүүхдтэй хэлээрэй. Чи аюулгүй. Чи юу ч батлах хэрэггүй. Чи аль хэдийн хайр татам. Одоо гүнзгий амьсгал аваад биеэ мэдэр. Дотоод хүүхдээ хайрлахад сэтгэл тань хичнээн тайвширч байгааг мэдэр. Баялаг, аз жаргал эндээс эхэлдэг. Банкнд биш, бусдын зөвшөөрөлд биш, дараагийн амжилтанд ч биш, харин өөртөө өгөх энэ намуу хайр дотроо байгаа хүүхдтэй үзүүлэх халамжаас эхэлдэг. Үүнийг үргэлж санаж яваарай. Та энд хэн нэгэн болох гэж биш, өөрийнхөөрөө байх гэж ирсэн. Та энд хайрыг хожих гэж биш, аль хэдийн хайр гэдгээ санах гэж ирсэн. Та энд хөөцөлдөх гэж биш, хүлээн авах гэж ирсэн. Та энд тэмцэлдэх гэж биш, суралцах гэж ирсэн. Та энд өрсөлдөх гэж биш, дэлбэлэх гэж ирсэн. Тэгээд яг одоо өөрийн төв сулралдаа дэлбэлж байна. Амьдрал танаас бүх зүйлийг нарийн төлөвлөхийг хүсдэггүй. Амьдрал танаас зүгээр л энергийн цэцэрлэгч байхыг хүсдэг. Итгэлийн үрийг тайр, талархлаар усал, хайрын нараар гээгүүл. Ингэвэл таны амьдрал урьд хожид төсөөлж байгаагүйгээр цэцэглэнэ. Цэцгүүдийн өнгө өөр байж болох ч, жимс нь өөр цагт боловсрч болох ч, тэд бүгд үзэсгэлэнтэй элбэг хангалуун бүгд таних байх болно. Одоо та хүлээхээ болсон. Та хүлээн авч байна. Та хоцроогүй. Та яг цагтаа байна. Та эвдэрсэн биш. Та бүрэн дүүрэн. Амьдрал хизээж таны эсрэг байгаагүй. Амьдрал үргэлж таныг бэлтгэж, чиглүүлж, нэгтгэж ирсэн. Одоо тэр таныг хайрлахад, бэлэглэхэд, гайхшруулахад бэлэн байна. Төсөөлж байснаас таньж илүү үзэсгэлэнтэйгээр. Тиймээс одоо гүнзгий амьсгал ав. Гараа зүрхэн дээрээ тавиад зөөлнөр хэлээрэй. Би бэлэн. Би хангалттай.
Би хөөцөлдгөө болсон. Би хүлээн авч байна. Амьдрал надад хайртай. Би өөртөө хайртай. Эдгээр үгсийг зүрхэндээ хадгаал. Өдөр бүр өөртөө авч яв. Шийдвэрүүддээ шингээ. Сэтгэлдээ дагуул. Одоо та соронц болж байна. Гэрэлтэй, нийцэлтэй, нээлттэй. Харин та ингэж гэрэлтэхэд амьдрал танд зориулсан бүх бэлгээ таны өмнө задалж эхлэх болно.